ерөнхийдөө мартаад байдаг вэ гэдгийг тайлбарлахын тулд за энэ марталтай мөрөө гэдэг юм хамгийн эхлээд авч үзэж байгаа. За энэ дээр болохоор хүн яагаад хичээлийг мартдаг вэ гэдэг шалтгааныг тайлбарладаг. За энэ Эбенхаусын ийм марталтай мөрөө гэж ерөнхийдөө байдаг. За энэ болохоор хүн гэдэг амьтан биологоос аливаа сурч мэдсэн зүйлээ заавал мартах ёстой. Ерөөсөө огт мартахгүй байгаадах юм бол энэ ерөнхийдөө хүн галзуурна гэсэн үг. Тийм учраас марталт явагдаж байгаа бол бие хүний хувьд, биологийн хувьд бол эрүүл байна гэж ингэж ойлгох нэ. За тэгэхээр ерөнхийдөө хамгийн нэгдүгüүрт нь болохоор энэ Эбенхаус гэдэг эрдэмтэн ямар зүйлийг бий болгосон бэ гэхээр ерөнхийдөө нэг өдрийн дотор нийт ярьсан зүйл нэг өдрийн дараа бол нийт ярьсан зүйлийн маань 80% нь ерөнхийдөө мартагдаад 100% байсан бол 80 болж ингээд мартагдаад энэ 80% 20% нь мартагдаад ингээд 80% нь үлддэг байна. За ингээд 3 өдрийн дараа болонгууд ярьсан зүйл нь 100% мартагддаг. Тэгэхээр миний хичээл жишээл юм бол 7 хоногт нэг удаа ордог физикийн хичээл 7 хоногийн дараа хүрээд ирэхэд ерөнхийдөө орсох мартагдаж алга болсон байх нэ. Огт тэрнийг давтахгүй бол тийм ээ. Нэг удаа сонссон тохиолдолд бол ингээд шууд 3 өдрийн дараа 100% мартагддаг байна. За тэгвэл нэг өдрийн дараа хичээлээ дахиад үзэж судлаад хичээлээ эхнээс нь нэг үзчихэд явах юм бол марталт нь хамаагүй урт хугацаанд хадгалагдчихэв тийм ээ. 3 өдрийн дараа гэхэд 20% нь мартагдаад 80% нь үлдсэн байна. За 3 өдрийн дараа дахиад нэг сэргээгээд давтчих юм бол яах нь вэ? 6 өдрийн дараа 80% нь мартагдсан, үлдсэн, 20% нь мартагдсан хэвээрэл байгаад байгаа юм байна. За гэх мэтлэнгээр ингээд ерөнхийдөө нэг сонссон мэдээлэл 4 удаа давтчих юм бол энэ мэдээллүүд урт хугацааны санах ойд хүнд хадгалагддаг байх нэ. За хийсэн зүйлээ 7 хоногийн дараад дахиад 3-4 удаа дэвтэрээс эргээгээд харсан тохиолдолд марталтын хувь бол 95% мартахгүй 5% марталттай байдаг байх нэ. Ийм учраас хүүхдэд багш нар гэрийн даалгавар өгж марталтыг саарамжуулахын тулд гэрийн даалгавар өгдөг байх нэ. Тэрнээс биш ямар нэгэн байдлаар тухайн хүнийг зовоох гэж гэрийн даалгаврыг ерөөсөө өгдөггүй. Тухайн зүйлийг олон удаа сэргээж харсны дараа бол хүн мартдаг байх нэ. За ийм учраас энэ марталт гэдэг процесс бол үргэлж явдаг байна. За нэлээд олон хүн болчихжээ. Урлаа л он тий. Нэлээд олон хүн болчих. За яг бичлэг нь байгаа юм чинь шууд энэ удаа орж чадахгүй хүмүүс дараагийн удаа шууд явах баха. За энэс гадна дараагийн нэг хичээл болохоор юу вэ нүү гэхээр унших чадвар альва зүйлийг уншаад тогтоогоод хийсний дараа ямар үр дүн гардаг вэ гэдэгтэй холбоотой нэг зүйлийг бас өнөөдөр ярих ёстой. За энэ дээр тэр зүйлээ гаргаж ирээ та. За марталтыг удаашруулдаг бас нэг чухал хүчин зүйл бол гараар хийж туршиж үзэх хэрэгтэй байдаг. За энэ гараар хийж туршиж үзсний дараа бол аливаа энэ мартах процессыг саарамжуулахад бас маш их чухал ач холбогдолтой. За одоо энэ хүний оюун санаа санах гэдэг юм яаж ажилтдаг вэ? За нэгдүгürt хүн заавал юмыг мартдаг юм байна. За тийм учраас олон дахин давтаж үзчихэж тухайн зүйлийг 4 удаа хамгийн багадаа дэвтрээ эргүүлж харж иж тухайн хичээл дээр юу байсныг хүн санах боломжтой юм байна гэдгийг энэ хичээл дээр эхний хэсгээр нь ойлгоод авчлаа. За хүн тэгвэл санах ойн зарчим ямар зарчимтай ямар алхамчлалтай явдаг вэ гэдгийг бас ярий. За энэ ягаад ярих ёстой вэ гэхээр 6 дугаар ангид бедан сурах чадвар
дунд ба алхаандуудад бол биедан суралцах чадвар маш их чухал байдаг учраас энийг бол зайлшгүй ярих ёстой. За энд болохоор гол санааг нь ялгаад тэмдэглэдэг, зурагладаг, төсөөлдөг гэх мэтлэнгийн юм яах нь олон янзын арга барилыг хэрэгжилж аливаа зүйлийг сандаг байх нэ. Дан ганц нэг хэлбэрийн буюу дан ганц текст хэлбэртэй мэдээллийг хүн тэмдэглэж бичээд дүрслээд байх юм бол яах нь аливаа мэдээллийг шууд боловсруулах, хувиргах тал дээр бол асуудал үүсдэг. За тэгэхээр энэ дээр болохоор хамгийн сонин өгөөд байгаагийн гол зарчим нь болохоор энэ хичээлүүдэд эргээгээд нэг хараарай. За тэгээд санах хойг ажилуулахын тулд хүн заавал дандаа текст хэлбэрээр бичсэн мэдээллийг биш оюун санаандаа төсөөлж байгаа зургаар ярьдаг, зургаар зурдаг, чэйжээр ярьдаг, буцаагаад ингээд ярьсан үтсэн зүйлүүдэд буцаагаад ингээд өөрөө өөрийгөө чекл шалгадаг ийм байх юм бол ном эрдэм сурахад илүү их хялбар байдаг байх нэ. Заавал нүдэ ханаад шүлэгж ээжилж байгаа юм шиг ингээд тангад ном шиг унших шаардлагагүй байдаг байх нэ. За энэ хичээлийн гол зорилго бол идэвхтэй уншлахын аргыг заана, идэвхтэй сонсох аргыг заана, за идэвхтэй үр дүнтэй бичих аргыг бас заах юм аа. Тэгэхээр өнөөдөр энэ хичээлтэй холбоотой ерөнхий мэдээлэл өгөх оюун санааны хувьд хүний тарих хэрхэн яаж ажилладаг талаар мэдээллийг хэрхэн боловсруулж сандаг талаар энэ хичээл ерөнхийдөө орох юм аа. За энд хит хитэн аргууд байгаа. За нэгдүгээр давтах тусам санаанд үлднэ гэж чинь өдөр бүр давтжээж үр дүнд хүрдэг. Айргийг өдөр болгон бүлжээж тэр айр гисэж яг айр гэдэг нэр томьёонд тохирохуц хүнсний бүтээгдэхүүн болдог бол хичээлийг олон дахин давтах тусам яах нь үр дүнд хүрэх магадлал нь өндөр байх нь. Нэг удаа уутгартаа олон цагаар суух биш 40 минут хэрвээ хичээлээ хийгээд суудаг бол 10 минутаар 4 удаа үзэх нь нийт хугацаа нь бол 40 минут 4 өдөр 10 минутаар хийх нь бол магадгүй нэг дор 40 минут сууснасаа илүү үр дүнтэй байж болно. Яг бол тухайн ойлголтыг илүү олон удаа харж байгаа учраас энэ дээр ийм зүйлийн тухай ярьсан гэдэг ийм ойлголтыг тогтоож авахд илүү үр дүнтэй байдаг бах нэ. Тийм учраас тасралтгүй их битгий хий, бага битгий хий, тасралтгүй хийж бүтээ гэдэг ийм үг бас бий болсон байх нэ. За тэгэхэд тухайн хичээлийг бол заавал төсөөлөөд зурд муухай зурдагч байсан хамаагүй. Зурд зурсал төсөөлөх гэдэг бол маш чухал ийм санах хойг ажилладаг маш чухал аргачлал байгаа. Тийм учраас тухайн зүйлийг сурч мэдхийн тулд өөрийнхөө оюун санаанд төсөөлж үзээд түүнийгээ бол зураг дурслаар илэрхийлэх нь бол маш чухлаа. Тэнд бол ямар нэгэн муухай сайхан зурх нь огт хамаагүй. За баавгыг бодоод ах юм бол баавгаан талаарх санаа бодол улам их яах нь тухайн хүний оюун санаанд жишээлбэл тийм ээ. За одоо намайг бодоод багшигаа бодоод ах юм бол олон дахин харах тусам 7 хоногт одоо ингээд олон дахин харах тусам тэр хүний царай төрх тэр хүний бүх зүйлийг сурч суралцаж авах нь илүү чухал үр дүнтэй байдагтай адилхан. За жишээлбэл намайг олон дахин харахтаа дандаа миний алдаатай талыг л үргэлж хараад байвал алдаатай тал нь улам томроод алдаатай тал нь улам илүү их дөвийж харагдаад энэ муу хүн байна. Энэ багш муу хүн байна гэдэг тал илүү их гүн гүнзгий бат суудаг бол дандаа багшаасаа сайн талыг хараад байдаг хүнд бол жишээлх юм бол дандаа мундаг юм шиг, дандаа сайн сайхан юм шиг, дандаа бас хүнийг ямар нэгэн болцлоггүйгээр хайрладаг юм шиг ийм төсөөлөл, сэтгэгдэл хүнд үлддэг байх нэ. За тэгэхээр хичээлийг хийхдээ ч гэсэн хичээл зааж байгаа багшийг аль болох дандаа сайн талаас нь хараад хичээлийг нь ойлгох гэж хичээх нь их чухал байх нэ. За холбох гэж байна. За өмнөх хичээлтэй холбож хичээл бол заавал хичээл болгон дээр шинэ хичээл үздэг тийм хичээл бол тон ховор тийм ээ. Заавал өмнөх хичээлтэйгээ холбоотой байдаг. Тийм учраас тухайн хичээлийг өмнө нь үзчихэд за маргааш дараагийн хичээл дээр энэ сэдвийг үзэх юм байна гэд урьдчилаад гэртээ уншаад судалчаад ирэх нь бол хичээлээ сайн үр дүнтэй хийх бас нэг чухал ач холбогдолтой юм аргуудын нэг байгаа. За энийг сонсох техник гэдэг хичээллүүдээр дараагийн хичээлүүд дээр илүү нарийн үзнэ. За мэдээж ярьж байгаа хүний дуу
Тэгээд тэр хүний химнэл энтрийг бол ойлгож сурах нь их чухал байгаа. Энэ жилийн хувьд болохоор манай анги дээр зөвхөн ганцхан уган туяа багш хуучин ажилладаг байсан бол одоо олон багш нар яриад олон янзын дуу хоолойтой, дууны өнгөтэй, олон янзын одоо ярианы хурдтай ийм хүмүүс орж байгаа учраас энийг бол сонсож ойлгож тогтоож авдаг байх нь их чухал байгаа. За том зүйлийг бол нэг дор бүгдийг хийх гэж зүтрэхээсээ илүү олон жижиг хэсэг болгон хуваажгаад тухайн зүйлийг түрүүн хэлсэнчлэн 40 минут хийх хичээлийг 10 минутаар 4 өдөр дараалан хийх. 50 үг одоо 50 үг тогтоох байлаа гээ. Тэгэх юм бол 5-5-аар нь 10 өдөрт хувааж чэйжлэх. За 365 үг чэйжлэн гэсэн байвал тэрний нэг дор 365 үг чэйжлэхтэй биш, өдөр болгон нэг үгийг чэйжлэх гэх мэтлэнгээр. Эсвэл чэйжлэх байгаа үгээ нэг төрлийн амтны төрлийн нэг ялгаад дандаа ургамлын төрлийн нэг ялгаад гэх мэтлэнгээр ингэж төрөлжүүлж өөртөө аль болох тухтай байгаар ингэж бүлэглэж тухайн зүйлийг суралцах нь их чухлаа. За нэг хийж байгаа тохиолдолд байгалийн ухааны хичээлүүдийг хооронд нь уялдаа холбоотой байдаг учраас нэг дангаар нь тусна хийх ч юм уу. Ийм байдлаар хийвэл илүү их үр дүн гарнаа. За аливаа зүйлийг өөрийнхөөгөө тайлбарлах, найзтай энгийн үгээр хэлэх байдлаар ингэж ойлгуулж сурах нь бол маш их чухал. За энэ дээр бол амралтын даалгавар дээр энэ хийсэн ханы сонингоо өөрийн үгээр хэлээрэ гэдэг маань бол өөрийгөө илэрхийлэх, өөрийнхөө тайлбарлахад бол ач холбогдолтой зүйл байгаа. За яагаад гэвэл хүн ямар зүйлийг илүү сайн гүн бат ойлгодог вэ гэхээр ярьсанд сурсан зүйлийг хүнд ярьж тайлбарлахаар илүү сайн өөрөө ойлгож авдаг учраас нийтэд илтгэж тайлбарлаж өөрийгөө илэрхийлж ярих нь бол сайн сурахад маш их чухал ач холбогдолтой байх нэ. За дараагийн зүйл байна. За энэ хэсэг дээр асуух зүйл байна уу? Саяны санах ой болоод микрофон нэгээд асууж болно. За байхгүй бол би хичээлээ цааш нь үргэлжлүүлээд явъя. За ярьж байгаа зүйлүүдийг бичлэг хадгалагдах учраас бичлэгээ буцааж ухрааж үзээд за тэгээд юу байгаарай. Дэлгэц харагдчихсан уу? Харагдчихсан баг те. За дэлгэц шеэрлэстэй хэвээрээ байна. За болж ийн гэн. За танилцах тоглоом гэнэ. За энэ болохоор сурагч өөрийн нэрээ хэлээд дуртай зүйлээ хэлж ингэж өмнөх мэдлэгтэйгээ өөрийн сурсан зүйлээ дараагийн зүйлийг ингэж холбоход тусалдаг гинжин холбоо гэж ийм тоглоом байгаа. За тэгэхээр ханы сонин дээр энэ гинжин холбоо тоглоомын аргыг бас хэрэглэж болно. Ой тогтоолд анхаарал төвлөрүүлэхэд маш их хэрэгтэй. Жишээлх юм бол энерги гэхэд энергийн хэлбэрүүдийг бичгтээ гинжин холбооны ярихгүй шүү. Гинжин холбооны аргачдаар буюу ийм гинж зурж байгаа тэн дээр нь болохоор химийн энерги, юуны энерги гэд дулааны энерги, гэрлийн энерги гэдэг энерги төрлүүдээ ингэж тайлбарлаж өчөөд ханы сонингийнхаа загварчлалтаар бас аягүй сайн ажиллаарай. Зургийнхаа хичээлийн номыг үзэж жаад өнгөний зохицол хоршил зэрэг энэ мэдээллүүдийг маш их сайн ашиглаарай гэж ингэж хэлж байна. За мэдлэг бүтээх үе шат гэж байна. За энэ дээр болохоор нэлээ эхний ээлжинд болохоор зурагт хуудас байдлаар саашлаад болохоор энэ цахим зэрэгцэж ярихгүй хоёроо. За би энэ хичээ зааж шүү. За тэгээд энэ дээр болохоор цаашлаад янз бүрийн танилцуулгын програм ашиглаад тайлбарлах нь маш их чухал байгаа. За. Би бичлэг хийж байгаа байхгүй. За сэтгэл хөдлөлөө сурагч зарим жишээг өөртөө ингээд хэлж болдгоо. Жишээлх юм бол сэтгэл хөдлөл, давтал, төсөөлөл гэсэн энэ амьдралдаа ойрхон байдаг ийм зүйлүүдээ ашиглаад саяны тэр гинжин холбооны тоглоомыг тоглож болно. За
асуултыг ерөнхийдөө а, хэд хэдэн ядлаар ангилж ялгаж болдог. За жишээлх юм бол нээлттэй асуулт. За нээлттэй асуулт гэдэг бол энэ дээр юу гэж ярьдаг вэ гэхээр хүмүүс өөрийнхөө үгээр ингээд чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлэх заавал юм тодорхой юм загварчлагдсан хариулт ашиглахгүй ийм асуултыг бол нээлттэй асуулт гэж нэрлэдэг. За энэ болохоор төрөл бүрийн одоо өөрийн үзэл бодлыг илэрхийлдэг, мэдрэмж сэтгэлийг илэрхийлэх ийм хэлбэрийн асуултууд ерөнхийдөө бол ашиглагддаг. За жишээлх юм бол зураг зурх нь яагаад одоо зураг ашиглах нь санах ойд тусдаа байж гэх юм уу тийм ээ. Жишээлх юм бол хүн болгоны өөр өөрийн хариултууд өөр өөр хариултууд гарч ирнэ. За нээлттэй асуулт гэж юу вэ гэж асуулт байгаад доор нь сонголт байх юм бол энэ нээлттэй биш, ийм хаалттай асуулт болдог байх нэ. За дараагийнх нь болохоор хаалттай нээлттэй асуултын тухай ярьчлаа. За бүлгийн ажлууд нь болохоор энэ ханы сонингууд байна, төрөл бүрийн багаараа ажиллаж хийх ажлууд байна. За энэ ажлын хуудсан дээр тулгуурлаад ярьдаг ийм ажлууд бол ерөнхийдөө хичээл дээр багаар ажиллаж хийдэг ийм ажлууд байж болдог. За өдөр тутмын амьдралд ийм жишээ өссөн даалгавар гэж бас байна. Хоёулаа суужгаад хийдэг ийм даалгавруудын хувилбар байдаг. Сайн дуудлан хариулахгүй. За энд болохоор хурдан түргэн ямыг буцааж нөгөө нэг түрүүн болвол 4 удаа санах хойно зарчим хичээлийн эхлэлээр ярьсан. Санах хойно зарчим марталтын мөрөөг саармагжуулах ямар арга байх боломжтой вэ гэхээр энэ дээр ийм флаш карт ашиглаж болно. За флаш картн дээр хичээлийн агуулгуудаа жижигхэн өөрхөн хүзрэн дээр бичиж чаад ингээд олон дахин хардаг байж болно. Өрийн дэвтэр байж болно. За ханы сонингоо үргэлж тухайн хичээлийнхаа агуулгаар ханы сонин хийгээд хандаа тогтоодог байдлаар харах юм бол энэ нэгдүгээрт бичээд хийж байгаа учраас нэлээд үр дүн гардаг. За хоёрдугаарт болохоор тэрнийг заавал 4 удаа дэвтрээ нээж харахгүйгээр хананд байрлуулсан ханы сонин учраас гэрээ хийсэн ханы сонингуудаа хүүхдүүдэд гэртээ ашиглах юм шүү. За зургнуудын над руу явуулна. За тэгээд тэрнийг олон дахин давталтайгаар харснараа бол нөгөө 4 удаа давталттай харуул санахад байнгын санахад 95% магадaltaгаар хадгалагддаг гэсэн түрүүн хичээлийн эхэн дээр ярьсанчлан за тэр үр дүнтэй аргыг бол ингээд өөрийн заавал алавдаг хийхгүйгээр зөөл өгсөж уруудчихтаа энийг бол харах юм боломж бий болгодгоо. Энэ флаш картын арга гэдэг бол маш чухал арга байдаг. Мэдж байгаа зүйлээ ойлгосон зүйлээ бушуухан дэвтрийн гол цаасан дээр ч юм уу бичээд тэмдэглээд өнгөөр ялгаж будаад зураад мартахгүй гэсэн юм аа ингээд бичээд хандаа тогтоож хэвших нь бол маш их чухал байдаг. Шинэ өгнүүдээ ч гэсэн явдаг газруудаараа гадаад муухай сайхан бичих нь хамаагүй. За ингээд бичээд хадах нь бол бас өгсөж уруудахдаа заавал тэр нэг дэвтэр нээж харахгүйгээр гэртээ ингэж явж байгаа хичээлээ хийх олон дахин харж байгаа санахойд тогтоож авах ийм боломжийг энэ флаш картын арга хүнд бий болгодгоо. За хийн хурдан нэрлэх вэ гэдэг ийм тэмцээнийг гэрт дотроо дүүтэйгээ ахтайгаа ихчтэйгээ тухайн шинэ үг тогтоох шинэ утга агуулгыг тайлбарлахад энэ бол бас их чухал ач холбогдолтой байдаг ийм аргачлал байгаа. Үе тэнгийн одоо насны хол зөрөөгүй ийм ах ихчтэй байгаа тохиолдолд хурдан нэрлэх тэмцээн бол гэр дотор маш их хөгжилтэй бас гоё байдаг. За энэ аргыг бол хэрэглэж болно. Найзуудаараа нийлээд бас хичээл хурдан тогтооход бол бас их чухал ач холбогдолтой ийм аргачлал байгаа. За санах хойно дугуй зарчмуудын тойрогт байрлан нэгээгээ сонгоно. Ингээд тойр зогсож байгаа цөмөрөө бие биендээ ингээд хичээлийнхаа тулаар тойрч яг өөрөөсдийнхөө мэдсэн зүйлээдэг тойрч ярьдаг. Нэг агуулгыг олон тасалж жижиг хэсэг болгож жоод тойрж суужгаад ярьдаг энэ аргачлалууд бол бас санах хойно дугуй гэсэн энэ
болоод сурагчдад зориулсан их хөөрхөн хичээл хийхэд найзуудаараа нийлж суугаад хичээл хийгээд их гоё. Ялангуяа унших урт тийм том том тексттэй унших хичээлийг энэ аргаар давтах нь бол бас их сонирхолтой гоё байдгаа. За, гурван зүйлийг бич гэд хичээлээс авсан гурван чухал санаагаа бич тэмдэглэдэг бас ийм аргачлал байна. За, тэгэхээр энэ гурван зүйлийг бич гэдэг хичээл дээр бол жишээлх юм бол математикийн хичээл дээр ч юм уу яг ийм удаан хугацаанд дүгнэлт хийгээд маш урт хугацааны ийм бодол тооцоолол хийж гаад нэгдсэн үр дүнд хүрдэг зүйл дээрээс хамгийн чухал гэсэн гурван арга чухал санаануудыг одоо энгийн бутархаа дээр үйлдэл хийхдээ яг юу юугийн санчвал энэ энгийн бутархааны жишээг сайн бодох вэ гэдэг ч юм уу, ардын бутархааны жишээг яаж бодвол үржих үйлдэлийг яаж хийвэл, хуваах үйлдэлийг яаж хийвэл хамгийн чухал гурван санаа болох вэ гэдэг юм уу. Ингээд бичээд байх юм бол энэ өөрөө ялангуяа тооцоолох хичээл дээр илүү их тохирдог арга байна. За, флаш картны хичээл бол урт удаан хугацаанд урт удаан тексттэй, том тексттэй хичээлд хэн хурдан нэрлэхээ, флаш карт, санахын дугуй гэдэг хичээлүүд их тохиромжтой байдаг бол чухал гурван санааг бичээрэй гэдэг хичээл бол бодож тооцоолдог хичээл дээр бас их чухал байдаг. Өөрт эрэхтэй нэг зарчим гэдэг ийм арга байна. За, тэгэхээр энэ яагаад гэдгийг энэ яагаад ийм үр дүн гарсан бэ гэдгийг ярьж тайлбарладаг учраас энэ бас тооцоолох хичээл дээр бас нэгдсэн үр дүн, нэг үр дүн гардаг, урт хугацааны тооцоол бодолтын үр дүнд нэг үр дүн гардаг энэ хичээл дээр бол маш их чухлаа. За, ийм аргууд байна. За, энд хэрэгэлсэн их сурвалжууд байна. За, ийм ном зүй хэрэглэгдэхүүнүүдийн багш нь хэрэгэлжээ. За, өнөөдөр хичээл ингээд энэ түрээд өндөрлөж байна. За, бичлэг хадгалагдаж байгаа учраас